биднэрт хамгийн түрүүнд блоклдог нэг зүйл мөнгө байхгүй. Мөнгө байхгүй л. За мөнгийг олж болно. Мөнгийг бол ямар нэг байдлаар олж болно. За жишээ нь 100-аас 150 сая орчим төгрөг нь байгуулагдах боломжтой. 3,000 хүн амтай хишиг өндөр шиг одоо дундаж суманд хог хаягдлаа зөв зохистой зохицуулахад юу хэрэг болох вэ? За танд хог хаягдлаа зохицуулах төв хэрэгтэй болно, байгууламж хэрэгтэй болно. Энэ байгууламж маань одоо орон нутгийнхаа онцлог, тухайн газрынхаа онцлог болон цаг үеэсээ хамаарат 100-аас 150 сая орчим төгрөг нь байгуулагдах боломжтой. Юун түрүүнд хог хаягдлаа зохицуулах газар хэрэгтэй болно. Жишээлх юм бол манай энэ хог хаягдал зохицуулах төвийн маань хашаа орон нутгийн өмч хуучин манай талбай байсан ийм хашааг одоо орон нутаг шилжүүлээд энэ хог хаягдал зохицуулах төв ашигласан гэсэн үг. За хог хаягдал зохицуулах байгууламжид маань юун түрүүнд давхруудаа ангилах ширээ ахаад наривчсан ангилт хийх том тавцан ширээ. За ингээд пресслэгч хумцраа пресслэн. За тэгээд бутлагч, шил бутлагч. Үйлдвэрүүд авахгүй гологдол хаягдал шилийг боталдаг. За одоо энэ ширээн дээр цаанаасаа хэрэглэгч маань орж ирээд энэ ангил тавьсан ангиллуудын дагуу ангилсан давхруудаа гэртээ ангилсан давхруудаа хийн. За энэ талаас нь ажилтан дүүрэх юм бол энэ саваа татаж гаргаж ирээд ахаад наривчсан ангилт хийн. Жишээ нь гялгар уутыг хатуу зөөлнөр нь бусад хуванцруудыг одоо төрөл бүрээр нь салгаж ангилна гэсэн үг. За энэ бол жишээлх юм бол бидний одоо солио хийх болон энд хүмүүс өөртөө хэрэггүй болсон юм дугаа цэвэрлээд авчираад хэрэгтэй хүмүүс нь эндээс авч болно гэсэн үг. За энэ бол одоо дахин ашиглагдах шилийг аюулгүй хадгалах талбай тавиурууд. За тэгэхээр энэ дээр одоо цаашаага одоо дахин ашигладаг үйлдвэрүүд нь худалдаж авдаг шилнүүдийг төрөл бүрээр нь ангилж тавина гэсэн үг. За ерөнхийдөө олон нийтийг хамарсан арга хэмжээнд тавьдаг ийм давхар ангилах давхраа ангилах хогийн савнууд нэлийн олноороо байвал бас зүгээр. Жишээлбэл наадам. За энд бас одоо давхруудаа бороо салхинаас борооны уснаас тэр хамгаалах ийм сарвчтай хэсэгтэй тасалгаатай. За энэ давхрыг төрөл бүрээр нь бас тээвэрлэлд нь бэлтгэж төр хадгалах цэг гэсэн үг. За одоо энд ангилсан давхруудаа төр хадгалах цэг байна. Жишээлх юм бол хамгийн ихээр гардаг пет хуванцар, усан дааны сав. За тэгээд нөгөө авдгуу эвдэрч гэмтсэн шилүүдийг ботсон шилээ бас хайрга дайрганы оронд ашигладаг. Хог хаягдлаа ачиж цуглуулахад мэдээж машин хэрэгтэй болно. Тийм учраас Монгол орны онцлог тохирсон ер нь одоо авсаархан хям төсөр ийм машин бол портер бонго байдаг. За энэ бол одоо манай хэрэгжүүлж байгаа төслөөс санхүүжүүлээд сумын төвийн өрхүүдэд тараасан давхар ангилах хогийн сав. За энэ маань айлууд маань 6 төрлөөр ангилж байгаа. За энэ савыг бол айлч насны хүн ашиглах боломжтой. Тэгээд дотроо ийм шуудануудтай эндээ давхрынхаа төрөл бүрээр нь хийн. За тэгээ гаргахдаа энэ таславчийг дээш нь гаргаж авах боломжтой. За одоо энэ савнда айлууд маань гялгар уут, хатуу хуванцар савнууд, ус ундааны сав, лааз, шил бусад одоо бүс давааны хаягдал болон сүүний сав гэх мэт одоо хоорондоо бохирдол үүсэхгүй электрон барааны хаягдал гээд манай суманд бол давхруудаа 6 ангилж байгаа. Харин та бүхний харж байгаагаар сумын түвшинд хог хаягдлаа зохистой зохицуулах тогтолцоог бүрдүүлэх тийм ч төвөгтэй биш юм. Бидэнд жижигвтер нэг төв чадварлаг ажилчид орон нутгатаа дагаж мөрдөх тодорхой дүрм журам бас хамгийн чухал нь хог хаягдлын бохирдлоос байгаль орчин эрүүл мэндийг хамгаалах хүсэлтэй иргэд байхад л хангалттай. Та бүхэн хишиг өндөр суманд хийгдсэн ажлуудаас алийг нь танай суманд хэрэгжүүлэх боломжтой хараад үзээрэй. Олон зүйлсийг хийх боломжтой байх бах. Ямар ч тач асуудал тулгарвал асуух зүйл гарвал бидэнтэй хизээж холбогдож олно гэдгийг дахин хэлье.